За сайн мэцхан үзэгчдээ Үүлэн дунд подкастын маань эхний дугаар эхэлж байна. Үүнээс хойш 7 хоног болгон та бүхэнтэйгээ Үүлэн дунд подкастаараа хөтлөгч Үүлэн миний бие уулзсан байна. Манай өнөөдрийн эхний дугаарын зочноор Арматагийн ирээдүй. За сайн байна уу? За сайн байна уу. За тийм ямар тач ийм хөрхөн ийм гоё шинэлэг ийм гоё подкаст ихний дугаарт бас намайг урьж оролцуулсанд баярлалаа гэж хэлмээр байна. За энэхүү подкаст маань яадаг вэ гэхээр хаа ийм өсвөр насны хүүхдүүдэд ерөөхдөө чиглэнэ. Тэгээд хүүхдүүд ингэдэг чинь нэг ийм шилжилтийн насандаа жоохон ийм асуудалтай байдаг штэ. Яг ингээ гормоны өвчлөлтөөс болоод ч юм яг шилжилтийн нас гэж нэг ийм хүүхдүүдийг ангилдаг. Яг тэр үедээ хүүхдүүд амар асуулттай байдаг юм шиг санагддаг. Тэгээд тэр болгонд нь багахан хэмжээний хариулт өгөх зорилгоор анхны хайрын тухай ч юм уу эцэгтэйгээ яаж харилцах вэ гэдэг талаас нь зөвлөгөө өгөхийг зорж яг иймэрхүү подкастаа би яг эхлүүлж байгаа. За тэгээд эхний асуултаараа ойл эхлэх үү? Эсвэл таны обэци хоёул ингэх юм байна. Таны одоо ойрын сонирхчнаас эхлэх юм байна. Окей. Ойрч юу хийгээд байна да? За миний одоо ойрын сонирхч юм бол одоо битэд маань манай Армата продакшны залуучууд маань сая бас кино олгонд суулын бас үеийн залуус хам фильмийнхаа залуустай нийлээд хамтлаг гэдэг инээд мөрөн сахны кино хийсэн. Тэгээд одоо хөдөө орон нутгаар юу нь бол гаргаад бараг дуусч байна. Тэгээд хөдөө орон нутгаар гаргачаад 2 сарын 20-д гаргаад юу нь бол IPTV-нүүдэд орох бах. За. Тийм тэгээд юу нь бол кино шийгээл аль болох юу одоо сошиал контент гэхээс илүү кино тал руугаа юу нь бол орцоож байна, гөгшөрцгөөж байна. Шилэж чинь ахаж гიშгтэй. Ерөнхийд нэг тиймэрхүү. Тий, ерөнхийд тиймэрхүү. За. Хоёул яжаа сайн нөө бахан сонирхчнаас жоохон ярьчлаа. Тий. Гэтэ зөндөө байгаа. Тий. Ер нь ярина. За тэгэхээр миний одоо анхны эхний асуулт маань болохоор ийм ба. 10 жилдээ ямар хөвгтэйсэн бэ? 10 жилийнхаа тухай хоёлаа. 10 жилээс эхлээд яриага эхлэе. За 10 жилдээ бол ямар тач юу л байсан нэг ангийн нэг ирлаш байдаг шүү дээ. Ирлаш нэс. Би яг сүүлд 11-р 12-р ангидаа анх ороод яг өөрийнхөө доор нэг эрэхтэй хөтөл зогсоож үдчихсэн. За. Сүүлд өндөр болсон байхгүй. Тэр нь бол байнга яг хамгийн доор зогсдог. Би 9-р ангидаа ихэд метр 43. Тэгээд 10-р ангидаа орохдоо метр 47 болоо байсан байхгүй. Тэр нь бол сугсан. Тэгээд ер нь бол юм жижигхэн яг юм зүүн гараад байдаг шүү дээ. Сэргэлэн. Тийм л нөхөр байсан. Тэгэл ангийнхаа матмаа жоохон том биетэй жоохон зүйлэгдүү байдаг шүү. Тэгээд минь зүүмөрний читгэрэн байсан. Тэгээд ер нь тэгэл багасаа л анги хамт олонтой тэгэл одоо жишээл урлагийн үзлэг нэ тэгэл тэнгүүт яг ингээд хийгээл ер нь урлаг тайртай дуртай хөгтөөсөн. Тэгэл одоо дунд анги маань гэж ярих юм бол тэгэл 10 жилд чинь дээд анги одоо үеийнхэн хүүхдүүдийн номыг авч доод ангийнхандаа дундуур нь зарж өгч мөнгө олдог те. Тэгэл тэрнгээрээ тоглоомын дэлгүүрээс ингээд нэг юм пиавар бүгж ирэнгүүт тэр бүгдийг авангуудаа хизээч тэр тоглоомын дэлгүүр тэр пиавар бүгж ирдэг гэдгийг хинч мэдэхгүй. Би л тэрийг авдаг. Тэнгүүтээ ингээд тэр нэг нь 750,000 төгрөг гэдэг байсан. Тэгэл тэнгүүтээ нэг нь 5,000-аар зарна. Тэгэл тэр бомт. Тэгж л амьдарч байна да. Багын л юм сэргэлэн хөхтэй жээ. Тий, багын л ийм царайтай байсан болохоор тэгээ зэрэглэн байхгүй. За. 10 жилдээ за Атманы найз байлаа. Атманы найз байсан байна. Тэгэхээр үеийнгийн дээрлэхэлт тиймэрхүү тал дээр дээрлэхэлтэнд өртөжсэн эсвэл тийм дээрлэхэгч байсан уу? Би бол дээрлэхүүлж бол баг үзээгүй. Яг нэг юм дээрлэгч мэрлэгчсэн удаа бол надад байдаг л. Гэтэ өөрөө мэдэхгүйгээр тэрийг. Одоо тэгээд ер нь одоо 10 жилийн дүүнэн мөнрийг хараад хат. Минийхээ амар сэтгэл рүү юм хийхээр хэмжээний дээрлэгч ер нь янз шүү дээ. Ингээд шууд очиод зөхиод авах чинь зөвхөн дээрлэгч биш шүү дээ. Тэнгүүд одоо энэ 10 жилийн хүүхдтэй харахаар амар тийм дээрлэхээгүй юм шигээр нэнийгээ тий өмссөн хувцаар нь харагдаж байгаа байдлаар нь дээрлэгтэй болцсон байлээ. Бидний үед чинь бас яг бид нар чи их тийм завсрах юм баггүй одоо ингээд дээшээ ах гişнэр чи бүржинхэн гэдэг байсан тий. Яг тийм биш. Гэхдээ бас одоо байгаа хүүхдүүд чи бас дэндүү юм биш нэг юм завсрын хүүхдүүд тэгэл зохилцох үедээ зохилцсон нэ тэргээл. Гэтэ ер нь бол яг нэг бидний үед бол тийм нэг юм өмссөн хувцаар нь байгаа байдлаар нь тэгж дээрлэгдэх байдал арай бага байсан шиг санагддаг байхгүй. Тэгэл яг та чи зүгээр тэгчээч ингэчээч гээд тиймэрхүү юм дээр маргалдаад тэгээд цохилцох үе бол бидний үед байсан. Тэгэл
Одоо болохоор тийм ихээсээ илүүтэйгээр нэг юм нэг юм сэтгэл зүйн хувьд маш унгаасан ингээд амар их шаналгаар мэдрэмж өгсөн тийм дээрлэлтүүд амар их нэмэгдсэн санагдсан. Надад бол. Та хотод 10 жил төгсөн юм уу? Тийм, би ч бас их шилжчихгүйсэн. Аха. Тэгээ би ч нэгээс түр ангида Төмөр замын 20 дугаар сургууль сураад Төмөр зам чинь бас эвгүй газар. Тэгэл 10 дугаар ангидад юуны бичлийн 40 рүү. Бүрүү. Тийм, бичил бас эвгүй. Зургатыг орж ирнэ. Тэгээд яг за ингээд ер нь эвгүй юм байна да гэж бодоод 11 12 дугаар ангида одоо юуны хуучин Монголын эдийн хамтран сургууль байсан байхгүй юм ихсгээд одоо бол өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори гэсэн тэг үзүүлээс хэлсэн тэнд сурч төгссөн. Би ч ямар ч тийм жүжигчин биш байлаа шүү. График дизайн ч юм. Нэр яагаад жүжигчин болъё гэж бодож байсан анх? Анх уу? Тийм. Анх бол одоо энэ асуултыг ингээд ер нь нэвтрүүлгүүд асуудаг шүү дээ. Тэгвэл манайхан хариулдаг жүжигчний мэржлийн гой санагдаад юм. Надад болохоор яг гой санагдаад гэхээсээ илүүтэйгээр санагдсан юм. Манай эгч нөөник соёл урлагийн сургуульд төгссөн. Тэгэл эгчийг ингээд махарж байгааг харна. Тэгээ тэр надад амар юм гой санагдсан. Нэг юм хийж чадахгүй байгаад манай эгч ингээд одоо жишээлбэл гэртээ ирчээл те хийж чадахгүй байгаад стресстэй л тэрийг хийж чадахыг хичээгээд ингээд нэг юм бухимдаад байгаа нь надад амар таалагдсан байхгүй. Пүү хүнийг те ингэтэл ингэж хавтуулж ингэдэм юм. Одоо жишээлбэл ингээд 10 жилээ дүнс төгсөж байгаа би ч төгсөж байгаа хөлт байлаа гэхэд хичээл хийхэд ингээд цалхуутай малхуутай үе байгаа шүү дээ. Тэнгүүт хичээг харахаар ингээд ямар ч тийм цалхуулсан шинжүү бүрийгээд хийгээд байгаа. Тэр нь надад амар нөлөөсөн. Тийм. Тэгэл багын нэг би ер нь бол ийм уран зохиол тал руугаа амар сонирхолтой болохоор шүлэг мүлэг ярнаар уншдаг. Тэгэл уран жиргээ мэргээд ороод инээтэрэгээл тэгэл ангийнхан урлаг үздэг. Жүжигчин болооч ингэж тэгэж хэл. Тэгэл очил соёл урлагийн сургуульд орё гэж бодвол тэгэл орсон шин. Тэгээ шалгалтаа өгөөл тэнцээ. Тэгээ шалгалтаа өгөөл тэгэл тэнцээгүүлтэй. Тэнцээг юм уу? Тэнцээгүүч гэж би тэр их сони юмсан юм аа. Яг саний миний ярьсан шиг юм хүний говцаар нэг гэдэг шиг. Манай нөгөө танхимын эрхлэгч маань уус тэгдэм байх. Шалгалтын дээр нь ингээд жүжигчин болох жоо хүүхдийг те албаар энэ ингээд эвгүй байдлаас өөрийгөө яаж авч гарах нь гэж шалгадсан юм. Тийм. Шалгадсан байлээ. Тэгснээр наваа тэгсэх доор тийш гүйлж гарсан. Чи одоо 4 жилийн төлбөрийг төлчих юм шууд авлаа гэдэг байхгүй. Тэгэхээр би ч яаж жоохон гидэн готон тиймэрхүү юм дээр дээр төлж чаддгүй. Ингээд одоо яг яг саний дээрлэх дээр байгаа хгүй. Дээр төлж чаддгүй. Тэгэд ингээд хүнийг бас дээрлэгч болохгүй гэж боддог, мэддэг болцсон те. Тухайн үед чинь 10 жилээ төгсөөд ингэсэн байгаа хүүхэд шүү дээ. Тэгээд тэнгууд би тэн дээр хэлсэх. Та яагаад ингээд би тийм төлбөрөө төлж чадахгүй юм шарагдаад байна. Би ингээд танаа сургууль айгуу том байсан юм. Танаа сургуулиас би авч байгаа юм чи өгч байгаа юм бол өгнө. Оо ёо. Тэгэж ивэл тэгэл тэгсэн чи одоо яаж харилцаад байгаа ингээл тэгэл тэндээс ороо явсан да. Тэгээ 1 жил үндсэн байхгүй би. Тэгээ 1 жил үндчихэд дараа жил нь ахиж очиод тэгээ соёл урлагийн сургуультай одоо Монгол Улсын урлагийн ганц зүтгэлтэн Чанхрын найдан дэрж өгшийнхаа шав болж жүжигчин найрлагч ангид орсон. Тэгээ ер нь бол жил өнжөөд найдан дэрж гэдэг тэр мундаг хүнтэй таарсандаа баг илүү баярлалдаг шин. Би яас нөгөө соёлын уран чадвар шалгалтыг өгд. Тэр үед нэг би ч бас нөгөө жүжигчнэр ингээд сураад бас ингээд адилхан мэрэгчлэр төгсгöd байна ш. Тэнгүүт анх юу ийсэн байхгүй юу? Нөгөө мэдээлэл амар дутуу зүгээр амар өөртөө барддаг байсан байхгүй би 10 жил дотор угаасаа л юм урлагийн хүн угаасаа л суйст орно. Угаасаа нөгөө нэг баг бахын л багш нар за угаасаа л үүлээ суйст орно гэж тэгдэг. Би ч гэсэн өөрөө за би угаасаа л суйст орно гэж бодсон байсан чинь юу ч бэлдээгүй нөгөө уран чадварын шалгалт гэж өгдөг штэ. Тэгээд за ингээд үзэж байгаа дүүнэр суйст орохыг хүсэж байгаа юм бол уран чадварын шалгалт гэж өгдөг. Тэрэнд нь уйдаг бэлтгэл хийдэг юм байлээ. Тэг би тэрэндээ бэлдээрээ зөв үнэ олоод юм бэлдэх хэрэгтэй юм байлээ. Тэгээд би тэрийг мэдэхгүй. Шалгалтынхаа яг шалгалтнаас нь өмнө хэд хоногийн өмнө ч үлээ нөгөө нэг яг юмыг хараад ийм өгөхтэй гэхин за нэг шүлэг билээл монолог гэж юу гэдэг ингээл таньдаг ах хичээсээ асуувал ийм монолог байна гэл нөгөөдгөө зүгээр л цээжлээл. Тэгэл бүжгээ бэлдээл дууга бэлдээл итүүд гэж юу гэдгийг мэдэхгүй. Тэгээ нэг ахаасаа асуусан чи ман тэр ах маань натаа маазраад амар сони юм хэлцээ. Тэгээд би яг нөгөө нэг ийм зүгээр л юм хэмжээний юм итүүд хийгээл ингээл ингэж үзүүлэхтэйс юм чинь би бүр амар хүн дээр хүлээж аваад. Тэгээд манай яг үеийн төгсөл биш яг манайтай зэрэг орж исэн хүүхдүүд дунд нөгөө нэг аримчлаа огш шалгалт авсан. Аримчлаа огшийн дүдэн дээр би Соёлын оюутны театр дээр булш хуцсан. Тэгээс нэг хэсэг яригдсан гэсэн. Би яг нөгөө нэг Соёлын үеийнхэнтэйгээ нэг хуулцдаг болохоор сонсоогүй. Тэгэл Соёс тэнцээгүй. Тэгээ ер нь би болохоор яг эсрэгээр нэг хэлсэн байж. Ингээд ихч
Игч бол юу? Тийм байна. Байгаа шүү дээ. Тэнгүүд бэлдүүлээд хэлж байгаа. Техниктэй нь бүх юмаа гэл би чинь ерөөс дуулдаг гэсэн. Одоос хөөх мөнгө олдог болчиход байгаа. Ерөөсөө дуулдаг. Тэгэл дуулахгүй юм чинь дутуу юм нэг юмар нөхөн шүү дээ. Хөдөөс нарах. Ингээл юм чи. Ингэж хийж байгаа. Тэгэл тэгснэ нөө хоёр дахь жилдээ байхдаа өмнө өвөө үдцсэн хүн шал өөр юм чи. Хоёр дахь жилдээ байхдаа одоо ийм мөнгө ингээд бүгдийг ингээд чеклэлсэн гэж бодсон чинь яг эсэргээрээ. Угаасаа ингээд болцсон гэж бодчих би ерөөсө бүжиг гэж яагаад ч юм бүжиг нэрээ өгдөн шүү дээ. Яг ороод санддаг хгүй тайзан дээр гараад яана шүү дээ. Тэгээд шууд юу оюутан театрын одоо шоуны нараагч болоо та нараагч руу ороод ягаад ч миний утсан дээр тэр дуу байсан бохно. Зүн араатхан марунгараараа. За. Тэрийг хөгж тавьсан. Хатга тавьж дүүрс. Сонсож ирсэн. Йоо 37 секундээс минут 40 идвэрт тавьчих. Тэгэл гастаа. Би өөр саас тэр. Ингээд шууд угаар энэ зүн араатхан марунгараа. Тэг бүжиглээд тэгсэн чинь одоо манай найрамдлын захирал отгон батгах шиг маань надаас тийм асуулт асууж байгаа юм. Чи бүжгийг юу гэж боддог вэ гэдэг юм. Тэгэхээр би та юу гэж боддог вэ гэдэг юм. Тэгсэн чинь бүжиг бол ер нь бол бие ингэж тэ биеэрээ өөрийн мэдрэмжээ ингэж гаргаж байгаа гэж надад тайлбарлаж байгаа. Тэгэхээр би тийм би бас яг тэгж боддог гэсэн. Тэгэл ер нь бол хэдсэн дээ. Та бол угсаал юу л байсан юм бэ? Багын л угаасаа юм асуудлыг шийдэдэг шүү дээ. Энэ зан байгаад байгаа шүү дээ. Ер нь их одоо олон хүүхдүүдэд ер нь байхгүй. Сүүлийн үеийн хүүхдүүд ялангуяа олж авч чадахгүй байх. Тэнгүүд яг одоо танд ингээд бусдаас ялгараад бас нөгөө нэг би бол тэгж хэлж чадахгүй шүү дээ. Ингээд асуух юм бол хариулах гал ингээд ээрж мурал ингээд тэр асуудлаас ингээд гарч байгаа чадварыг олж авсан гэж боддог. Өөрт чинь ийм угаасаа л бүр багасаа тийм хүүхдээсэн гэдэг үү? Энэ юу баха? Имаа аавын зам бах. Аа бас юм хүүгэн бисэхгүй. Аавын зам бах нэгт. Тэнгүүтээ хоёрт миний залхууг их бах. Залхуу хүн ингэдэг байхгүй. Одоо жишээлбэл залхуу хүн тийшээ босоод юм авахын оронд тэрийг яаж авах уу гэдгийг боддог шүү дээ. Тэгээд хин нэг яаж тийш зарах уу гэдэг. Тэнгүүтээ. Тэгээд ингэж жижиг юмнуудаар ингээл ангууд ингээд шууд тэр чинь ингээд өөртөө байдаг юм болчтой юм бэл. Тийм. Тэгэл ер нь л гэхдээ яг ийм хүү занг одоо ингээд асуудлаас өөргөө ингээд аваа гарчдаг ийм занг би одоо л ер нь боддог хөө. Одоо ер нь бол ингээд юмны наац цагийг ойлгоод эхэлж гин. Ингээд тэнгүүт ийм занг ерөөсө буруу болгож болохгүй. Тийм. Энэ зан надад ингээд анханасаа байсан. Гэхдээ 10 жилдээ амар муухайгаар байсан баг. Одоо ингээд манай 10 жилийн халтан анги ингээд байдаг. Одоо хүртэл найзалж байгаа найзууд маань чихтэй 10 жилдээ бол жинхэнэ өөдгөө байсан шүү гэдэг. Надад хэлдэг байхгүй. Чи бол жинхнээсээ сатаны библи шүү гэдэг байхгүй наа бүр. Тэгэд би тийм өөдгөө байсан байхгүй ингээд хүн ашиглаад байгаа юм шиг юм. Тэгэл ингээд сэргэл буруу сэргэлэн. Тийм. Тэгэл ер нь бол яг намайг төлөвшүүлсэн шүү дээ. Соёл болгийн сургууль бол тэгж боддог. Их сургуульд одоо ингээд сурж байгаа шүү дээ. Яг яг хүмүүс болохоор одоо ингээд жүжигчний мэрэгчлэр сурж байгаа хүмүүсийг заавал их сургуультаа ингээд сурж иж ингээд жүжигчин болохгүй гэж ингээд ярилцдаг. Тэнгүүд одоо бусад мэрэгчлэр ингээд сурж байгаа их сургууль ингээд төгсөж байгаа хүмүүсийн тал дээр ч гэсэн бас тийм байд юм лээ. Яг ингээд зүгээр ажил дээр гарчиж бол нэм тийм болно. Тэнгүүд их сургууль ер нь сурсан болохоор ингээд төлөвшөж байгаа шүү дээ. Ер нь энэ тал дээр яг та ингээд их сургуульд сурах нь зөв шүү юм шүү гэж боддог уу? Зөв шүү дээ. Ер нь бол боловсрал гэдэг бол маш том ойлголт шүү дээ бүр. Тэгээд тэрнээс том нэг ойлголт байгаа л да. Миний хувьд гэхдээ тэр бол гэр бүлийн хүмүүжил. Тийм. Тэнгүүд гэр бүлийн хүмүүжил нийгэм рүү гараад ирэхээрээ нийгэм дундах тэр хүний хүмүүжил бас харагдана шүү дээ. Тэнгүүд тэр хүмүүжлийг бид нар гэр бүлээсээ тодорхой хэмжээний гэр бүлийн хүмүүжил авч байна. 10 жилээсээ ингээд анги хамт олонтойгоо байгаад ингэж үзэж байна. Тэнгүүд дахиад их сургуулийн үед авах тийм боловсрал гэж байгаатай адилхан хүмүүжил гэж бас байдаг байх гэж боддог. Шал өөр шүү дээ ихтлгүүр гэнэ. Их сургууль би юу ихтлгүүр бодсон ч их сургууль 10 жил хоёр чинь ингээд шал өөр шүү дээ. Адилхан л юм шиг хэрнээ. Яг тэрнтэй адилхан яг тэр хоёр газар авж байгаа хүмүүжил нь бас шал өөр санагддаг. Тийм учраас одоо энэ дүүнер маань 10 жилээ төгсөж байгаа дүүнер маань тий их сургуульд хэрвээ ингээд орохгүй ингээд ингээ гэж бодож байгаа. Дахиад нэг бодоод үзэх хэрэгтэй байх гэж боддог. Тэгээд мэрэгчлэлтэр одоо яг би энийг ингээд өөрөө тэгж бодож исэн болохоор бас тулгаад ингээд бүр бодоосоо гэж хэлмээр байгаа юм байдаг хөөхгүй. Тэр бол 10 жилээ төгсөхдөө дүүнер маань ингээд байдаг. Энэ мэрэгжил гоё гэж сонгоод байдаг хөөхгүй. Тийм. Тэгэхгүйгээр уг нь энэ мэрэгжлийн хамгийн новшин хамгийн муухай юм нь юу байна гэдгийг хайгаад те хүнээс асуугаад тэгж мэдчихээд ийм хэцүү юм байна, ийм юм байна. Тэгтээ би энийг давж чадхаар их хэмжээний энэ мэрэгжилд хайртай юм байна гэж бодох юм бол тэр мэрэгжлийг сонгоосоо гэж боддог хөөхгүй.
Тэгэл тэгсэн хүнд бол их сургууль бол гайхалтай их олон юм сураад гарах газар шүү дээ. Тэгээ их сургуульч бас нэг хувь хүнээс нь өөрөөс нэг шалтгаалдаг те. Одоо хэр том шангатай байна. Хэр тэр шангаараа хэр их юм хутгаж авч гарч чадхаар байна. Одоо 10 жил шиг багш нарын араас нь гүгээд авахгүй шүү дээ. Тэнгүүт ер нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах. Зя. За нэг тиймэрхүү сургууль соёл 10 жил ажил амьдрал тиймэрхүү жоо хүндэрхүү байлаа ингээд жоо хүнд нэг юм deep сэдв рүү орцгоё. Тэгтээ. За. Би ч хүндээ. За. Хамгийн анх ингээд мэдэрсэн сквад одоо амьдралтаа ингээд мэдрээд энэ л амар хүнд байсан да гэдэг юм сэтгэлээ шарах. Юу вэ? Яг хөө тэгэл одоо хүн болгонд янз бүрийн юм тохиолддог шүү дээ. Тэгээ тэнгуут ер нь олон л байдаг. Гэтэ яг ингээд надад үлдсэн гэвэл яг манай аавын маань өөд болсон үе байхгүй. Яг тухайд ингээд би бас нэг тухайд ингээд нэг хүнд өргөдөг гэсэн. Тэгээд тэр охинтойгоо ингээд ер нь бол бүр ингээд найзууд жах болсон. Жох хүүхдүүд шүү дээ. Яг бүр ингээд ээж аавууд маань бинийг мэддэг. Тэгээд тэнгуүтээ мөнхчин ингээд ганцаараа орох гэдэг нэ ирээдүг явуулчих гээд ээж маань ээж рүү ярьж мэрдэг. Тийм ихтэйсэн байхгүй юу? Тэгэл яг манай аавын ажил явдал бол битээр ингээд хамт ажил явдал байгаа шүү дээ. Тэгээд тэнгуүтээ ингээд яг тэрнээс нэг жилийн дараа маа тэр нэг жилийн нэг сарын дараа маа тэр үржиж охин маань сүйдэлсэн байхгүй юу? Тэгээд яг тэр бол цохилт үйд юм бэл. Тэгээд би одоо байсан бол бас өөр л байхсан л хаалта. Тухайн үед чинь би юугаач мэдэхгүй жоох хүүхэд байхгүй. 2016 онд тэгтэг ч одоо 16 настай хүүхэд чинь. Тэгээд нэг өөрийгөө том болсон гэж бодож л байгаа юм л та. Тэгтээ яг үгүй байгаахгүй яг ингэ бодоод үзье. Тэр үе бол надад үнэхээр аимшигтай цохилт байсан. Тэгээд хүн чинь уйл түмэлж тийм яачаа. Яг гөлөч тийм бэл. Гөлгөөл яг юу хийгээд байгааг мэдчихдэггүй. Тэгээд хичээл номоо таслаад энэ тэрийг л юу хийгээд яваад байгааг өөрөө ч мэдэхгүй юм чи. Яг тэр мэдрэмж бол би тэр мэдрэмжийг давж гарсандаа илүү баярлалтай. Нэг өдөр ингээл насан туршаагүй байж те болохгүй юм хэрэглээл ууж идэл найз нөхдөд тэгсэн. Тэгээ тэмүүтээ амар муухай харагдсан байхгүй би өөртөө толон дараад тэгээд окей намайг ингэж явахыг үсэх гэж тэр хоёр маань ингээд те ийм ишт ингээд нам орхиод яваагүй хаа гэд. Тэгээ өөртөө ярилцаад окей үгүй шүү гэд яг би тэрийг давж гарч чадсан байхгүй. Тэгээ тэгсэн учраас надаа одоо хэр харагтай юм ирээд ингээд за тавандаа л гэдэг тийм мэдрэмж байдаг. Ер нь л тэгээд яг сэтгэл чарах үлдээс юмуд маш их байдаг шүү дээ амьдрал. Зүгээр одоо саяных юм том сонсогдож байгаа зү ингээд. Гэтэ эннээс илүү аимшигтай мэдрэмжийг зүгээр л хүн уцаа хийчихэд мэдэрч болдог байхгүй. Тий. Эсвэл зүгээр таксинд суугаад явж байхад тэр таксиных надтай амар муухай харилцаад амар гомддог мэдрэмжүүдийг авч болдог байхгүй. Тэгээд нөгөө сэтгэлийн шарах бол том жижиг гэлтгүү хүнд үлдчихэл байдаг тий. Дараа нь нэр би тэрнээс ингэсэн юм гэж өөрөө бүр тэрийг дараа нь мэдэж авдсан шүү дээ хүн. Тэгэхээр ингээд. Тийм. Тэгэхээр одоо сэтгэлийн хат гэж нэг юм байгаа даа шүү дээ. Хүнд ингээд сэтгэлийн хат гэдэг юмыг суулгадаг зүйл гэх юм бол ер нь одоо ингээд олон шархлах гэхээс илүү зүгээр юм олон юмны туршлага байгаа даа. Тэгээд тэр туршлагаасаа үүдснийхаа дараа хүн төгсгөлд нь одоо нэг юм том зүйлийн дараа жижиг юм дээр ингээд нугарахгүйгээр ингээд цаашаа урагшлах юм эрч хүчтэй болсоор л байдаг. Тиймэрхүү. За яна жоохон яачлаа гэсэн. Хүнд болчлаа. Би хэлсэн шүү дээ сая. Хүнд юм басах. Би хүнд шүү. Одоо би маань ч жоохон хүнд болох гэдэг турахгүй бол. Уцаагүй болох гэдэг байгаа шүү дээ. За одоо ингээд анх бичлэг ээж ингээд эхэлж байгаа шүү дээ. Армата гэж байгуулагдаад анх юу гэж нэртэй байгуулагдчихсан. Тийм битэд анхаасаа л армата байсан. Битэд ч бас армата биш. Бүр анх 2 дугаар курсад номинашн гэдэг 10 хэдүүлээ найз өгтөрөө эхлээл. Тэгэл тэр чинь ингээд нэрээ солиол цөөрөөл. Тэгээ яг ер нь бол яг хүмүүст хүрч эхэлсэн нь бол яг арматаа. За тэр үеийн одоо ингээд бичлэгээ татаж эхэлж байгаад сошиал бүли хэрэгсэн. Ер нь тэгэл сайн сар хойлол байсан шүү дээ. Байсан ч гэж байсаар л байгаа. Сошиал бүлийг ингээд туулахад ер нь ямар хэцүү юм. Надад бол амар хэцүү байдаг бүр. Яг ингээд одоо нөгөөдөө хараад ингэнгүүт бас гайгүй юм шиг. Ингээд уусаа юм олонтойгоо байдаг мэдэг ч юм. Одоо манай Тэмүүжин байна. Манай Төк байна. Олонтойгоо байж чаддаг. Би тэнгүүт яг би одоо жишээлбэл ингээд
нэг хүн намайг одоо ингээд мэдж байгаа хүн байгаа шүү дээ. Миний сошиал бичлэгүүдийг үздэг хүн те. Би яг ингээд юм ярилцаа суугаад ингээд би заавал тэр хүнтэй хоёр дахь танилцдаг байхгүй. Чи ийм хүн юм уу гэд. Ааха. Тэгээд би нэг хүмүүс нөгөө хийж байгаа ажил шиг гэж боддог шүү дээ. Тэнгүүт би ерөөс яг тийм биш байхгүй. Би аль болох олон хүн байгаа газараас цухтаад идэх байхгүй. Жишээлбэл ингээд би одоо нэг эмэгтэйтэй болцох гээд Шангрилад ч юм уу ингээд дуудсан. Тэгээд нөгөө эмэгтэйг хүлээж ихтэй ингээд гадаа ч юм уу хүлээдэг. Өвөл байсан ч хамаагүй. Шангрилаар ороод ингээд ганцаараа байх. Надад ягаад ч юм эвгүй байхад идэх байхгүй. Олон хүний хажууд мажууд болохгүй газар авах юм шиг санагдаад. Тэгээд яг өөрөө тийм болохоор миний яг нэг ажил мэргэжил хувь хоёр маань амар зөрдөг байхгүй. Одоо бидний мэргэжилч одоо тийм шүү дээ. Аль болох олон хүмүүс бидрийг мэдчихлээвэл маш сайн гэсэн үг. Тэгээд олон хүнд мэдгэж кино уран бүтээлд орно ингэн те. Одоо бүр яаж тийм тэрдэл рүү болчлоо шүү дээ. Тийм. Тэгээд тэнгуү тийм ч нэг юм болоод эхэлчих واخ. Яг тэр энгийн хүнд ирэхээсээ надад илүү хүнд ирдэг болчих واخ. Хүмүүс ингээд миний амьдралд оролцож эхэлдэг. Чи ингээч, чи тэгээч, чи тийм юм, ийм юм. Зөвхөн минийх ч те надтай хамт байгаа юм хитэн хүн ч юм уу те. Та хоёр ингэ тийм үү, ийм юм уу гэл. Тэгвэл ийм зүйлс надад амар хүн санагддаг. Тэгэхээр хувийн амьдрал руу ороод тэгэл тэмүүтэй ер нь бол ингээд тэр хүмүүс миний гутлаар алхаж үзээгүй шүү дээ. Тийм. Тэгээ тэмүүт яг ийм байна. Надад тэр нэг юм ямар царай муутай юм бэ ч юм уу те. Анх манх бол ингээд ямар хэцүү юм бэ гэж бодоод байна уу гэж би өөрийгөө бодож бодохгүй л байсан юм байл те. Ер нь би анхнаасаа л тэрийг нэг тоодог байсан юм бэл. Би яг зөв өөрийгөө нөө миний хувь хүн хин бэ гэдгийг тодорхой хэмжээнд мэддэг болсон учраас энэ залуу яагаад наваа ингэж хэлж байгаа вэ гэхээр энэ залуу тэр орчинд байгаа хүн юм байна. Тэгэхээр би энэ хүн рүү заавал очих годох шаардлагагүй тэндэл байж гэж боддог. Тийм учраас тэр талаасаа биш илүү энэ нэг ингээч тэгээч гэсэн хүмүүний амьдрал руу орсон иймэрхүү юм надад бүр амар имзэг тусдаг. Бүр ингэ заримдаа бодоод болдог ч юм уу гэж бодсоо надад зөндөөдөг шүү. Тэгээ анх сошиал дээр яг ингэж бичлэг хийгээд ч юм уу яг ингэж олонний нүд рүү ингэж гарах. Яг мэрэгчл гэдэг талаасаа яг угаасаа л гарах ёстой л гэдэг л байсан л та. Тэнгүүд би бас ингэж адилхан жүжигчний мэрэгчлэр ингэж сонгож сурж байгаа хэрнээ яг сошиал дээр одоо алиалах гэж хэлдэг шүү дээ. Яг сошиал дээр алиалах гэхээс илүү контент хийгээд ингээд рил ч юм уу, TikTok ч юм уу энэ төр хийгээд ингээд постлоод ч юм уу өөрийнхөө талаар ингээ гэхээр миний эргэн тойрны хүмүүс айгуу дэмждэг байсан. Тийм. Эргэн тойрны хүмүүс намайг ингээд иймэрхүү бичлэг ингээд хийсэн байна гэд тэгэнгүүт эргэн тойрны хүмүүс жоохон одоо миний найзууд миний хүрээлэл гэсэн үг шүү дээ. Тэд нар ингээд чиний ингээд эн чинь гэсэн байна, тэр чинь тэгсэн байна гэхлээр эргэн тойрны хүмүүсээсээ хүн бас арай илүү нэг юм муухай айц аваад тэгээ эргэн тойрны хүмүүстэй ингээд хүлэгдээд ингээд бас цаашлахгүй үйл явдал ингэж байдаг. Хүрээлэл ер нь хүнд айгуу чухал байдаг тий. Тий. Ер нь бол танихгүй хүн ирээд ингээд тэг зүйл новшоо гэд хэлсэн амар сайн найз ирээд ийм бүр ийм одоо тэц мэрчүүдтэй андаа миний андаа гэдэг найз ирснээр зүгээр найзаа гэд дуудчихар нэг тийм гомдмоор санагддаг шүү дээ. Нэг ийм ирчүүд бол тэгдэх найзаа ч одоо яа найзаа гэдэг. Ямар хүндий болцсон гэдэг ч юм уу те. Яг тэрэн шиг аахгүй наач. Бид нар ч гэсэн амар их байсан. Одоо ингээл сүүсийн маань үеийнгийн найзууд дээдли ахнар махнар ах ихснэр те. Бид чи хэлсэн шүү дээ 2 дугаар курстэй хийж эхлээл. Ер нь бол яг 3 дугаар курст битэд амар хөөрхөн ингээл яг манай дүүнер ч одоо гүнээ пүүжээ загсаа гэдэг ахын дүүс продакшны манай дүүнер маань битэд ингээл нийлээл хамт юм хийгээл анхны контент гэд битээ яг хамт нийлж хийсэн анхны тэр чинь тэгэхэд бүгд оюутан байсан тухайд. Тэгэл бүгд оюутан тэгэл өөрсдөө камера бариад өөрсдөө гэрлээ тавиал тэгэл YouTube-аас үзээл баг тэгж хийсэн кино аахгүй. Тэгээд явж байхад бол тэгсэн учраас биднэрт наалтах нь арай бага те. Тэгээд тэнгууд амар орж ирдэг үстэ. Алиалагч нар, алиа салбартайнууд та нар ингээд тэнгууд бид зүгээр над юу гэсэн одоо энэ малтпидагийн ах ихнэр мөхнөр байна те. Энэ дэд амар баярлагддаг хөхгүй. Энэ ийм цаг үе ирнэ гэдгийг мэдчихсэн байхгүй. Бүр тэр дээр үеэс хойш. Тэнгүүд битэд чи одоо бас ингээд сошиал контент бүтээгч дундаа гөгшөндөө орохоор болчиход байна шүү дээ. Тийм 3-4 жил болцсон ингэсэн. Тэнгүүд одоо яг сүүлийн 1 жил та ингээд анзаарж байгаа бол тий. Одоо дүүнер маань жиг үзэж байгаа шүү дээ. Тэнгүүд дүүнер маань анзаарж байгаа амар нэмэгдсэн шүү дээ. Рeel хийдэг хүмүүс, сошиал контент хийдэг хүмүүс тий. Тэр дунд нь одоо намайг тий баялаа салбартай минь гэж дуудаж байсан ах мах явж явах жишээ нэ тий. Тийм тэгээд тэнгүүд окей тэр хүн тэгээ явж байгаа тэр бичлэг ингээд явсан байвал би бол дотроо аваадаа болоодоо л гэж боддог л доо. Гэтэ тухайн үед бол тэгж хэлж ийсэн гэхээр амар муухай байгаас тий ер нь бол яг уу нэг юм найз нөхдийн маань хэлсэн юмнууд амар орж ирдэг байхгүй надад.
тийм ийм бүр амар доромжилсан те ингээд бүр ингээд хэлж болохооргүй өгнүүдээр хараагаад ингээд хараахасаагаад ингээд ийм хизээч тэр найзтай ингээд уулзч үзээгүй уулзсан юм шиг ярьж маарай. Ингэсэн. Тиймэрхүү комментуудыг уншаад ингээд би зүгээр ингээд гомдоод идэх байхгүй. Нэг юм амар тэрнээс ингэнэ гэсэн илүү гомдоод идэх. Хүн зүгээр хүнтэйгээ яг хүн шиг харилцаж болох байхгүй. Ууг нь бол маш энгийн шүү дээ. Чи ямар хүн бэ? Ийм хүн юм байна. Би ийм хүн гэд таарахгүй бол болоод таарвал хамт ярилцаад сууж болно шүү дээ. Тэнгүүд тэгхгүйгээр тэнд зүгээр л тэр хүнийг ингэж шалтгаангүйгээр хараад бичиж байгаа хүн өөрөө ямар амар сэтгэлийн шарахтай ийм хүн болоод шалтгаангүйгээр тэр хүнийг ингэж хэлж байгаа бол гэж бодохоор би тэр хүний өмнөөс гомдоод идэх байхгүй. Тэнгүүд тэр хүнийг тийм комент бичдэг болгосон ахаад нэг хүн байгаа байхгүй. Тэгвэл эн чинь ингээд юм гинжин холбоо шиг нэг нэгнтэй өгсөн сэтгэлийн шаналл энэ ингээд яваад байгаа байхгүй. Тийм учраас би бол одоо энэ үдж байгаа дүүний хүмүүстэй бүгдэнд хандж яг хэлмээр байгаа юм гэх юм бол зүгээр л байж болох хамгийн эерэг сайхнаараа л хүнтэй харилцаасай л гэж үздэг би. Тийм. Хүн нэг биед са төрөөс гэдэг шиг хүн бас ингээд өөрт нь амар хэцүү өдөр байлаа гэж бодоход нэг хүнтэй амар гоё харцаж байгаа тэр хүний өдрийг ингээд яг нэг гинжин хэлхийгээ эсэргээр нь ингээд бас явуулаад ах юм болох гээд байгаа байхгүй юу. Ер нь асуудал амар ингээд энгийн стресстэй ингээд байгаа түүний стресстэй байгаа хүмүүс дунд нэг нь ингээд гоё сэргэлт аваад за би ингэ чи тийм шүү дээ зүгээр л нэг өөрийгөө болиулаа тий. За энэ дээр л болчих. Окей энэ наа стресс төлөө энэ дээр болчих. Тэгэл зүгээр тий мэд өнөдөр хөөрхөн харагдчихээн гээд эндээс зүгээр ингэж хэлж байгаа юм очдөг тий энэ мэдрэмж тий. Ийм л мэдрэмжүүд шүү дээ. Бид нар ийм мэдрэмжүүдээр сэнгэлэгдэж цаашилдаг байхгүй. Уг нь бол. Гэтэ миний хувьд ч уг нь ингээ хүн болох яг ингээд хүнээ сайхан үг сонсох хүмүүс дуртай. Тэгснээ хэлэх дургүй хүмүүс амар их байдаг болчиход байгаа. Тэнгүүд яг сайхан үг хүнд хэлчингүүт өөрт нь бүр эвгүй тийм тохгүй байдаг мэдрэмжтэй бүр болцсон. Тэгээ тэрийг нь бүр ингээд багаас нь ингээд болгоцсон. Тийм. Ер нь жоохон. Тэгэл одоо тэгэл яг ингээд хийгээл энэ битэж чад юмудаа хийгээл явж байгаа ингээл одоо хүртэл ингээд шантрахгүй ингээд явж байгаа шалтгаан нь ерөөсөө л мэрэгжилтэй хайртай байдал. Яг сайн ярьсан тий. Хамгийн хэцүү муухай юу байдгийг битэж судалсан байхгүй. Бүгд судалж ирсэн хүмүүс байгаад байхгүй тэнд. Ингэ тийм байна. Жүжигч юм. Тэгэл амьдрал дээр бас харагдаж ш бид жүжигч юм бол 10 жил багт нэг жүжигч яах. Тэнд ингээд буруу муухай юм хийжээ. Ингэжээ. Гэт ингээд асуудалд орохороо зүр шууд байхгүй болт юм байна тий. Тэрийг мэддэг болцсон. Тэгээ тэнгуут битэд тэдийг мэддэг бэлтгэлтэй байсан юм шиг байна. Тийм байна. Тийм бэлтгэлтэй байсан болохоор харин ч нэг тий. Өстой наалдан бат наалтахгүй даа гэсэн шиг яг хамт зүтгээл. Тэгэл одоо үеийнхэнгийн юу гэлтгүү зөвхөн 10 жилийн одоо өсвөр насны дүүнер маань гэлтгүү бидний насныхын хүртэл дээрлэлт амар их байж. Яг хамгийн анх гэхээс илүү зүгээр яг үнэхээр яг амар айжсэн юм уу? Яг хүн дээр тусчихсан дээрлэхүүлж исэн үе. Ярил. Юу дээрлэхүүлж исэн гэлтэнгүүд одоо битэдийн үед чинь гайгүй юм шиг санагдаад байдаг байсан л байлээ л дээ. Одоо ингээд бодохоор амар дээрлэхүүлж исэн. Байх хэрэгтэй байсан юм шиг. Тий байх хэрэгтэй юм шиг. Хөө яг уу ингээд цадхан чинь мөнгө өгч үү дээдлийн анги ах махаа тий. Тэгвэл ингээд нөгөө мөнгнүүдээ нууч чи тэгээд энийг өгч чи гэх тийм дээрлэхүүлэхэд бэлдэж амьдэрдэг ч шиг тий. Тэгмүүд одоо ингээд бодохоор тэр амар дээрлэхүүлэлт байгаа байхгүй. Анги мангаараа ингэж 9-р анги гэдэг жоох хүүхдүүд шүү дээ. Айлын жоох хүүхдүүд тий. Зүгээр ээж аав нь хүртэл ингэж бүр ээж аав өрөөс гараагүй тий зарим нь гарцсан л бахал та 9-р анги гэхээр. Зарим нь бол гараагүй тий ээж аавдаа ирэх. Ер нь л ингээл хүн болгол ээж аавдаа жоохноор шүү дээ. Тийм хүүхдүүдийг тий хаанаас ч юм нэг юм хулгай нөхөр гарч ирсэн ээ тий. Дээдлэх анги мангийн нэг нөхөр гарч ирсэн л. За мөнгө гэл тий. Тэгэл карма төрөг нь ухаал энэ тэрийгэл. Тэр мөр одоо бодохоор амар дээрлэхүүлдэг байхгүй. Тэгсэн чинь тухайн үед чинь амар баясгалантай. Энэ тэрийгэл тэгвэл манайх надаа өгнө мөнгөнүүдээ. Надаа ингэж далт хийлгэн. Би нөө юм жижигхэн юм хинт ч хоргүй буруугүй царайтай учраас намайг нэгждэг байсан байхгүй. Маа нөө том биетэй гаруудыг бүгд нэгжээл ингээл. Тэнгүүд би ч нөө жижигхэн биендээ бас баймгүй санаатай болохоор эвгүй газараа хийн. За. Тэ. Яг юуныхаа төдөлнийхээ нөхмөхрөө ингэж бөөрө хийж гинүү те. Тэгэл ингээл тэгээ нэг юм яг ойдлынхоо дагуу ингэж дотор талд нь скотчтон ч юм уу тэгэл энэ төр ихэд олдохгүй те. Тэгэл тэгж мэгж игээл. Тэгэл тэрнгээрээ бахархаал те. Йоо хэдүүл олдсонгүй шүү мөнгө. Ер нь их албатай юм те.
тэгж боддог гэсэн бохоо. Тэнгүүд одоо бас яг дүүнэр маань тийм юм байж л байгаа. Яг ингээд тухайн шиг бас ингэх нь багассан л баг та. Гэхдээ нэг юм чи нэр яа доож үг харагдтiin бэ гэл нэг ангийнх хүүхд дандаа тэгж хилдгээс болоод нөгөөх нь те ингэж би доож өгөө шүү дээ. Угаасаа ингэж хэлэх ёстой байна дөө гэд бодцсон явж магадгүй. Намайг над шиг хүнийг л доож өгөө хүн гэдэг юм байна гэд тийм. Яг үнэд доож өгөө хүн гэж яг хин чи. Тийм. Одоо нөгөө над шиг лхгүй. Над шиг хүнийг л церемонтой юм бэ гэдэг юм байна даа гэдэг. Тэгэж бодож ерөөсө болохгүй. Ер нь бол тийм. Тэгээ тийм зүйлийн эсрэг ингэж дуурдаг ах хэрэгтэй хин нэгийг дуулгадаг би ийм нөхцөл байдал байгаа шүү гэдгийнхаа яг ийм эсрэг хин нэгэнд те яг өөрийн хүмүүстэй одоо ингэж гэр бүл найз нөхөд тэгээ дээрэс нь бас юм байгууллагууд байгаа штэ өмгөөлж хамгаалах чи ганцаараа ерөөс чи ганцаараа биш чамайг хамгаалах ингээл одоо энэ төрийн байгууллагууд те одоо цагтаа сэргийлэх гээл гэр бүл найз нөхөд ах ихч гээл зөндөө хүмүүс байгаа. Тэр хүмүүстэй хин нэгэнд шилтгоо ядаж дуулах хэрэгтэй. Тэгэхгүй байна гэдэг чинь чи дээрлэхүүлээд тэрийг нуугаад байна гэхээр чи бас өөрөө тэр дээрлэлтийг өөгшүүлээд байна гэсэн үг байхгүй юу? Тийм зүйлсийг яг өөр төрлийн мэдрээд хэм бол яг цааш нь өргөжлүүлэхгүй байх талаас нь гэж ханддаг. Тэгэл дээрлэлт бол ер нь амар өөдгүүл хүний хийх үйлдэлтэй. Тэгэл дээрлэлт янз гэж ярьсан шүү дээ. Яг тэрлэхгүй. Яг ингээл хүнийг зүгээр юу ч биений хөрөхгүйгээр зүгээр үнэхээр амьдрахыг хүсэхгүй болтон дээрлэгдэх хүмүүс байна шүү дээ. Тэр ч эмэгтэй хүмүүс дээр энэ амар харагддаг юм шиг. Харагддаг юм бол ингээд би одоо жишээлбэл нэг урлагийн суулгч юм чи ингээл хөтлөгч үжигч ингээл хийж болох юм хийж байгаа шүү дээ. Завтчлаа төвд урлагийн үзлэг хүмүүсийг бэлдүүлнэ. Тэгэл 10 жилийн дүүнэртэй. Би 10 жилийн дүүнэртэй ингээд миний мэрэгжил чинь маш ойрхон байдаг. Баян ингээл ангимаг дээр очиод урлагийн үзлэгийг бэлдүүлнэ. Тэгэл харангуут ингээл би энд нэг юм бэлдүүлж яхад тэр болно нэг тэр нөө манай мэрэгжил чинь тийм болчтой шүү дээ. Ингээд юм анзаараад байдаг шүү дээ. Тэгэл анзаарчих тийм нэг охин ангийнхаа охиныг тий өчиж та мэдрэл муутай юм уу? Юу вэ чи юу өмссөн юм бэ? Ингэнэ гэж хэлээд тах чаа. Юу арай гээл тий. Тэгэл нөгөө охиных гаргаж байгаа хандлага нь би ингээд анх удаа тэрийг харж байгаа юм нэ нөгөө охиных нь гаргаж байгаа хандлагаас шууд энэ охиноо баян ингэ тийм ээ гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Тэгтэл бүр ингээд баян тэр охиныг дандаа ингэж дарж ингэж дээрлэх чийдэг тий. Тэг хөөх юм нөгөө охины тэр айж байгаа энэ байдал нь өөрийгөө дээрлэхүүлж байгаа гэж бодохоо болцсон байгаа байхгүй бүр ингээд ингээл ёстой гэдэг. Тийм бараг л аав ээжтэй загнуулж байгаагаас илүүгээр тэрийг ингэж хүлээж авч байгаа шүү дээ. Бараг тий одоо аав ээж өрн чи яач ба хурдан ирээч гэхэд нөгөө талаас нөгөө нь чи яач ба гэхэд бараг нөгөө хүүхд рүү очихоор хэмжээний айдаг болцсон. Тийм нөхцөл байдал тийм. Нэнийг оруулж ийн гэсэн үг тийм. Тэгэл ер нь бол хэнийг ч дээрлэхгүйгээр сайхан амьдарч болно шүү дээ. Тийм. Энийг л ойлгох хэрэгтэй дүн. Ер нь дээрлэл гэдэг ер нь амьдрал тэр нь байх эсвэл хүнийг ер нь гадуурхаад ингээд ангид байлгаад тэгээ яг үндэ тэр гадуурхаад байгаа хүүхдүүд нь яг хин чинь тий. Одоо нэг амьдрал байх ёстой байх эсгүй гэж хэрүүл болдог юмнууд байдаг шүү дээ. Дээрлэлт бол харин хизээж хэрүүл болохооргүй. Тийм угаасаа л байх ёсгүй зүйл дээрлэлт бол тийм. Тэгээ тэмүүд энэ бүр ингээд аян болтлоо тийм ингээл цагтаа ерөнхий газраас дээрлэлтэл ирэх ёсгүйгээр аян болтлоо болохоор хэмжээний энэ байх ёсгүй зүйл байгаад байгаа байхгүй. Тэгэх хэмжээнигээд насанд одоо 10 жилийн дүүнэрч бай одоо бидний үеийнхэн ч бай дээшээгээ энэ ажил эрхэлж байгаа хүмүүс албан тушааллын дээрлэлтмэр бүгд ингээд амар их тийм юм давтцсан. Тэгээ энийг хэн болиулах уу? Одоо бидний үеийнхэн тэгэл доошогоо манай дүүнер маань болиулж би бинийг хайрлж те өөрөө бас дуугарж зөрөгтэй байж тэгжиж л болиулахгүй бол эзэж болохгүй. Тий. За нэг тиймэрхүү байна. Дээрлэх хэсгүй. Тийм ээ. Тийм ээ. Яг тэгээд дээрлэхүүлэхгүй бол би бинийгээ дээрлэхгүй бол та нарын сэтгэл санаач тэр аж амьдрал чинь ч тэр ингээд битэрийн хийж байгаа энэ подкаст чиг өнгөлөг сайхан байх бол. Сөөстөг маа дэд курсын нөхөр тэр нөхөр энийг үзүүл өөрийгөө мэдж байгаа да. Ингээд зөвхөн зогсож байгаа байхгүй. За. Тэр нэг юм болсон юм аа. Би нэг юм яг найзуудтай маацах нэг story close хийх гээд. За. Тэгсэн чинь санаад public хийчихгүй. Тэгсэн чинь тэрэн дээр ингээд амар уулж орж ил. Үгүй би танд яг ямар амаатай би
миний ингээд түр стори хийсэн стори штэ гэдгсэн чи юм уу ингэж мөнгөж болохгүй гэл авч байгаа. Эхлээд намайг зодно. За. Тэгэлс ангиар нь зодохор л. Тэгээ үеэр нь зодохор л хураа. Тэгээ за юу яриад байгаа байх. Надаас болж ингээд айл хүүхдүүд ингээд яана ч юу гэдэм бэ. Тэгээд манай ангийнхан зүг хамт очичоо. Тэр 3 4 5 л очил эмнэлгийн ард очил цохолж байгаа юм. Тэгэл цохолтал би тэгт амар үнэхээр яг тэсгээ болтлоо өвдөж байгаа юм ингээд баруун зүүн хаалгатаал. Одоо жишээл манай ангийн нэг залуу сөөст ингээд ороод 2 хингэрийг хангалцсан. Яна. Тэр 2 хингэрийг нэг хүн хангалсан байдаг шин. Өөр цаг хугацаанд. Амар уус. Тэг ингээд тэр залуу малуу тэр өдөр байсан хгүй. Тэг би ингээд үнэхээр тэсгээ болоод тэг би яг дээд курс хаах нарт тэр жүжигч юм бэ гэдгээ би үзүүлсэн шин. Цохуулаад үнэхээр дийлхэ болд юм байли хүн. Үнэхээр дийлхэ болоод яах вэ гэж боддөг юм бэл. Тэг би шууд хойш савж унаал татцсан. Аха. Хотлогаасаа. Тэг би итгэтлэн татсан би. Йоо. Нөгөөд чи санаа зовоод хөхөн алчаам шүү арай хитүүлчлээ гэл. Тэгэл манай их өргөж оруулаад манай ангийнхан ч итгэцсэн байсан. Тэгэл анги руу өргөж оруулаад инээтргээл уртлын нэг чингэлтэй дөрөв имлэгчээг сүүсийн урд байдаг. Тэр имлэг рүү яг оруулах гал ахнаар би ингээд татчих гэлж байгаа. Ахнаар байхгүй манайхан байна. Тэгэхээр мань зүгээр. Йоо. Гэхдээ тэр бодолтой бүр ингээд. Хүний тимийн бодож олдол нь зодсон байдаг ч гэж тий. Зүгээр стагнаас л. Тий. Зүгээр таны өөрөө чинь өөрийн маань хийсэн. Би ер нь тэр хүнтэй ямар ч хамаагүй хамгийн гол нь. Тэгээд нэг этик медикл ярьсан баг тухай. Би нэг этикл алдсан юм шиг байна. Нэг тэг ямар ч этик юм хүн бас сторидо яг юм ихлэрэг тэр сурж байгаа сургуулийн этикийг яг яагаад ч харин яг миний хувийн стори тий. Харин тийм болчихсон. Тэр сэтгэл хөдлөл гэж таны үед юу вэ? Ямар мэдрэмжийг яаж хийдэг? Яаж таньж мэддэг? Одоо бидний бас тийм байлаа ш нэг юм худлаа маялаад байгаа чинь байгаа мó гэж бодогдоо тий. Тэгээд одоо дүүнэртэй болыг хандчихлаад чи сэтгэл готралтай юм шиг сэтгэл чин готраад байгаа юм шиг мэдрэгдчихэл байвал чи сэтгэл готралтай байна л гэсэн үг шүү. Ер нь бол тэрийг ингээл за би хорвоо амьдралд ингээд эхлээд байна. Би одоо хөвгүүд маань тий ихтэй дүүнэр маань би охин шиг маялаад байна гэж боддог тий. Нөө яг үндэ сэтгэл готролч ихтэй хүнд бол баг бүр илүү шахуу ирдэг тий. Тэгээд тэнгууд илүү юм нарийн нандин юмс руу ордог байгаас гэж боддог байхгүй би одоо дүүнэрээ юмыг нэг юм ерөнхийгээр харахгүй тий. Ерөнхий л нэг юм сэтгэл готрол гэхээр нэг юм байдаг гэхээсээ илүү үнэхээр тийм мэдэн төрж байгаа гоё одоо бүх юм өгчсөн Google бүх мэдээлэл гараад байна хайгаад тий. Сэтгэл готрол дотор ингэт юм байна ийм байд юм байна гэд ямарваа нэг юмыг наривчилж бүр тэ цаад руу н орж ойлгож мэдэж авал одоо дараа нь өөрт нь ирэхтэй ш. Дахиад нэг сэтгэл готрол орлоо гэхэд мэддэг болцсон юм чинь окей гэ өөрийнхөө тайван байлгая өөрийгөө хайрлах. Хүн ер нь өөрөө ядаж эхлээд хайртай тэгээ өөртөө анхаарах хэрэгтэй яваад байгаа байхгүй. Та яг одоо ингэ сэтгэл готролд орж исэн гэсэн тий. Орж исэн байхаа гэсэн тий. Та тэгвэл яг танд ямар шинж тэмдэг илрээж гэх юм уу? Яг яаж мэдрэгдэжсэн? Энэ би яг сэтгэл готролд орж исэн байхаа гэж хэлж байгаа гэхээр би байнга сэтгэл готролтой юм шиг байдаг байхгүй ингээд. Би ер нь өөртөө хамаагүй юм хүртэл амар их санаа зовж өдөрдөг байхгүй. Яагаад зүгээр шал хамаагүй шүү дээ. Надад ингээд одоогийн ингээд нэг 28-тай залуучууд эсвэл одоогийн 40-тэй ах эгч нар. Зүгээр би өөрийнхөө хүрээлэлд ингээд байж болно шүү дээ. Надад тэгэхгүй зүгээр би ингээд байж танихгүй хоёр хүн хоорондоо маргалтад надад амар хүн тусчдаг байхгүй. Яагаад энэ хүмүүс хоорондоо ингэж харилцаж байгаа юм бол нэг ярилцаа суух гэсэн чадвал өөрчилж хийсэн тэр юугийн гэд. Тэнгүүт иймэрхүү нэм жижиг сажиг юмнаас ингэж мэдэрдэг болохоор ер нь байнга ийм байгаад байдаг байхгүй. Тэгээд би одоо дүүнэртэй хандчихлаа хэрвээ чамд ямар нэгэн байдлаар сэтгэл готрол ч юм уу сэтгэл зүйн байдал чи ийм доктортой биш байвал хамгийн нэгдүгээрт хийх ёстой зүйл бол миний хувьд хүлээн зөвшөөрөх гэж бодож байна. Тийм. Өөрийгөө тэгсэн байгаа гэдэг зүгээр хүлээн зөвшөөрөх. Тийм л байгаа юм байна. Хүлээн зөвшөөрөх. Дараа нь хүлээн зөвшөөрснийхаа дараас те энийг яаж болох вэ гэдэг аргыг яаралгүйгээр зүгээр ингэж хайж өөр янз юм хийж үзэж найзуудтайгаа уулздаг ч юм уу те. Тэгээд одоо ингээл найз нөхдөд бол эсвэл гэр бүлтэй хамт байдаг эсвэл ээжтэйгээ ярилцдаг. Янзаар хүн болгоны өөр гарна шүү дээ. Тэрийг олох. Тэгээд олсныхаа дараа тэрийг тогтмол хийдэг болоод бага багаар идгээх те. Тийм. Тэгэхгүй яг би сэтгэл готролд орно гэж үгүй. Тэгэл өөрийгөө хүлэн зөвшөөрөхгүй яваал байгаа л тэгэл. Яваал шүү дээ.
Тэгэл уламжлах өндөр энэ сэтгэл хөдлөл тий. Тэгээ одоо чи хэлсэн шүү дээ. Ер нь л одоо дүүнэр маань эртч гэхгүйгээр одоо ингээ бүр жоохон балчир дүүнэр маань үзэж магадгүй шүү дээ. Тэгээ бүр 5 дугаар ангийн 4 дугаар ангийн дүүнэр маань өөрийгөө ингээд жоохон хүүхэд гэж бодож байгаа шүү дээ. Тэр бодлыг ингээд өөртөө байлгаж байгаа ч гэсэндээ бас ингээд хувь хүн гэдгээ ингээд мэддэг баймаар байдаг тий. Тэгээд тэнгууд мэдж байгаа бол өөрөө өөртөө хайртай байдаг. Яг чиний хүн ер нь өөрөө өөрийгөө л хайрлаа шүү дээ. Эцээц яг хүн ингээд түшээ суухад өөрийнх нь гарал төчдөг байхгүй яг тий. Яг тэрийг мэдрээд найз нөхдөд гоё байдаг ингэдэг. Гэхдээ амьдрал яг чиний гутлаар чи өөрөө л алхна гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Тийм учраас яг тэр одоо бидний хандаж хэлж байгаа хүүхдүүд тэрний хүүхд байвал тэр хүүхдийг чи л хамгийн ихээр хайрлаж бас чи л хамгийн ихээр гомдоож чи л хамгийн ихээр жаргалтай ойлгож чи л хамгийн ихээр зовлонтой ойлгож чадна. Тийм. Тэгэхээр хувь хүний өөрийнх нь сонголт шийдвэрүүд хувь хүнийг ямарваа нэг юмд хүргэдэг гэж байна. Тийм ээ. Тийм ээ. Миний тэгээд бас нэг юм ажигласан юм байдаг байхгүй. Одоо яг сэтгэл готрол гэдэг зүйлтэй ингээ нүүр тулгарч байгаа үед бас давхар нэг юм санаа зовнил гэж нэг юм байгаад байдаг шүү дээ. Энэ хүн намайг юу гэж бодож байгаа бол тэр хүн ингээд нэг жоохон эвгүй үйл гаргацдаг. Тэгээд тэрнээсээ болоод одоо ангаараа нам үгүй ядж байгаа да. Ийм олон хүмүүс бүгд яг миний яг тэрийг л бодоод байгаа да. Ингээд нүүр тулаад ингээ уулзах юм бол яг намайг тэрийг яриад намайг шууд ингээ харах юм бол ингэндээ гэж ингээ дотроо бодож шаналдаг байхгүй. Яг үндэ тэгдэг юм л шүү дээ. Хүн чинь хүн өөрийгөө л боддог. Тэнгүүд би л одоо өөртөө тулгарсан тэр эвгүй байдлаа ч юм уу эвгүй нөхцөл одоо тийм эвгүй зүйлсээ би өөрөө дотроо ингэж бодож өөрийгөө шаналгаад байгаа болохоос яг үндэ тэр хүн мартсан л байдаг байхгүй. Ямар ч хамаагүй болохоор тэр хүн ч гэсэн яг өөрийнхөө талаар л бодож байгаа. За өглөө юу идэх үү, маргааш явах уу. Тэнгүүд яг ангаараа намайг ингэж байгаа даа гэж бодоод юмнаас цогтаалж хүүхдүүд ингэ шилжээлсгүй сургуулаасаа ингэ болж мэлдэг шүү дээ. Тэнгүүд яг үндэ тийм байдгүй. Тийм болохоор өөрийгөө л хүн зовоодаг, өөрийгөө л бас хайрладаг. Тэнгүүд хүүхэд байхад яг шилжилтийн насан дээр өөрийгөө зовоох нь илүү ихэд яг ярилцах юм байхгүй. Юу зоригтой байх хэрэгтэй бас. Тийм. Яг зоригтой тий. Юмд юм. Зориггүйгээс болж айц шүү дээ ер нь бол тэгэл сэтгэл хөдлөл чинь ингээл бас айц байгаа. Тэгээд айцаас болоод хүнд хэлж чадахгүй байх ч юм уу. Тэг ганцаараа ингэдэг. Ирээд байх. Хайрын тал дээр ямар хуу азтай одтой хүмүүс ер нь хайр таны хувьд миний хэдэн экстэй та. Шоо тоо. Цохож 4 таваалах. Оо заавал. Ёо. За. Хайрын тал дээр. Чиш нөө чанжин да. Яг юу хайр дурлал чинь тэгэл аим шигтэй том сэдв шүү дээ. Юу вэ те бүр хайр хэм би бол хайрыг яг тэгж л одоо л яг хайр гэж ярьж болох гэж байгаа шиг байна. Тийм. Ойртой цагаагаар. Гэтэ би яг нэг тийм ер нь сайхан байгаа шүү. Тэгээ ер нь би нэг тийм одоо энэ хүмүүс чинь ингээл харилцаж үзээ салаад ингэдэг шин. Тэгэхгүй нэлээ юм гяндагаар юм шиг байна. Одоо ирсэн ортуудаа 2 жил, 3 жил, 6 жил болсон байдаг хэвгүй юу? Тийм. Ер нь нэг удаад байдаг. 6 гэрсэн 6. Тэгэл туршлагач л байна л да. За. Тэгээд гэтээ ер нь бол надад ингээд одоо салсан харилцаануудаас мань үлдсэн юм амар муухай юм бол нэг байхгүй. Токсик харилцаанд орж байгаагүй юм. Токсик харилцаа бол байсан. Гэтээ ингээд одоо нэг болчоод үлдсэн юм нэг ивэл муухай гэхээс илүү окей би тэр үнийг тухайн үед тодорхой хэмжээнд хайрлаж ийсэн үнэн. Тэр хүнс намайг хайрлаж ийсэн. Тийм учраас ингээд сайн сайхныг хүсэж явуулсан. Тийм. Тэгээд яг үерхэл нөхрөл яг үерхлийн тал дээр бол ингээд гоё үерхэл гэлтэнгүүд хэрэгтэй юм битээ хосын харилцаа гэдэг нь өөр юм шиг бодоод байдаг юм шиг санагддаг хүмүүс. Ер нь бол үгүй гэж санагддаг надад. Хэрэгтэй юм битээ хосууд гэж байгаа боловч яг л найзууд байхгүй. Би биэндээ хань болох гэж ганцаараа барахгүй юм ин түлхэж өгöd хоёулаа хамт хийх гэж те бид нар хамт байдаг байх гэж боддог. Ер нь бол үерхэл бол тийм л байна. Би амар үерхлийн тал дээр азгүй. Дандаа юм буруу хүн сонгочод байдаг. Тэгээ яг дараа нь яг салсныхаа дараа салахтай айгу юм хүнд салаад байт юм аа. Айгу тийм хэрүүлтэй уруултай бүр ингээд ингэчээж. Одоо ингээ хүмүүс ер нь бас тэгж салдаг хүмүүс байдаг шүү дээ. Та тэгээ ерөөсөө гэж хэрүүлмэрлэлтэй. Хэрүүл уруултай юмнууд болно шүү дээ мэдээж ингээл хосуудын харилцаа юм чинь. Тэгээд яг тиймэрхүү
байдалтай байсан юм одоо ингээд яг тийм юм ярихад тавгүй байдаг байхгүй тий. Буцаж санахад. Тийм санахад тавгүй. Зүгээр таатай юм л санаж амьдрмаар тий. Хайрыг мэдэрсэн тэрийг мэдэрсэн зүйлүүдээ л санаж амьдрмаар. Тэхийн тулд тэгж саллаа гэж бодоход тэрийг санахын тулд салахгүй ингээд насан турш таамд амьдрахад гэсэндээ тэр дурсамжуудаа санахын тулд одоо ингээд дүүнер маань үерхэл нөхрөл дээр амар гоё юм сайхан мэдрэмжүүдийг бие биендээ өгж гоё дурсамжуудыг бүтээж тийм байгаасаа тэгээд нэг гоё ойлгодог байгаасаа гэж бодож юм. Тэгээд шал өөр хоёр айлын хүүхэд шал өөр хүмүүжлтэй шал өөр юм хүмүүс яг бие биендээ уусаад ингээд яа нэг ч юу хэцүү шттэ маш хэцүү. Тэгээд тэнгуут яг тэр хэцүү юмыг давж гарч чадчихна гэдэг нь л хайр гэсэн үг гэж боддог. Тэгээд үнэртээ хандж хэлэхэд бол тэр ч маа хөвгүүдтэй хандж хэлэхэд эмхтэн хүн гэдэг бол цэцэг. Тэгээд бид нар хаамаа цэцэг таслаа явдгүй шүү дээ. Яг цэцэг нэг эмхтэн хүнийг цэцэг хоёрыг ингээд харьцуулахад эмхтэн хүн илүү үнцэнтэй харагдана ч тийм уг нь ингээд тэр чим хүртэн хүн байна тий. Хамт барихаар тэгсэрнэ тустай байхаар нэг залуу очиод цэцгээ усалдаг байж иж найз хүнтэйгээ муухай харьцдаг ч юм уу тийм байгаад байгаа. Тэгээд тэнгуут хөвгүүдтэй одоо энэ өсвөр насны хөвгүүдтэй хандж хэлэхэд жээжтэй, ихчтэй, эмээтэй яг тэрнтэй адилхан үеийнхээ охтуудыг, үерхэж байгаа охиныгоо ангийнхаа охтуудыг дандаа хайрлаж дандаа ингээд гоё юм түшигтэй ирүүн байгаасаа л гэж хүсмээр байна хөвгүүдээсээ. Харин охтуудаасаа болохоор ангийнхаа хөвгүүдийг үерхэж байгаа хөвгүүнээ ойлгодог, хүндэлдэг. Хүндлэл гэдэг бол ороод ирэхэд нь цай өгөөд ингэдэг юм гэхээсээ илүүтэйгээр зүгээр л чимээгүй өнгөрөх ч юм. Ямар нэг юм чимээгүй өнгөрөх. Тэгээд хэлэх үедээ ярилцах тийм их юмнаас хүндлэл харагддаг шүү. Охтууд маань охтууд ер нь би тэгж бодох харилцааг эрэгтэн авч явдаг гэлдэгдэг шүү. Надад тэг санагддаг байхгүй. Эрэгтэн харилцааг биш. Ерөнхий тэр чигт нь авч явдаг байхгүй. Эрэгтэн тэр чигт нь яг тэгхгүй яг тэгшийн харилцаа гэж тохирсон ч тэгдэггүй шүү дээ. Ер нь бол яг анзаарахаар эрэгтэн за санаачлагтай байдаг ч юм уу ингэдэг. Гэхдээ гэвч надад яг харилцаа гэж тусдна үзэх юм бол харилцааг эмхтэн авч явдаг юм санагддаг байхгүй. Тэгээ яг ингэдэг эрэгтэй нэг рилүүд яваад байдаг шүү дээ. Эрэгтэй хайртай хосуудын эмэгтэй нэм жаргалтай гад идэг. Тэнгүүд эмэгтэй илүү хайртай хам болвол айгүй тийм хэцүү байгаад идэг. Болохоор яг эрэгтэй хүн бас авч явдаг юм шиг байгаа л дээ. Гэтэ эрэгтэй хүн авч явдаг. Эрэгтэй авч явдаг. Тэгээ минь зөвхөн харилцаан дээр нь л зөвхөн харилцаан дээр нь эмэгтэй хүнийг юм ухаантай эмэгтэйчүүд эрэгтэй хүнийг яаж хөдлөхийг мэддэг. Тэгээд хөдлөгч чаддаг. Тэгээд хөдлөхт нь зөвшөөрч чаддаг. Бас буруу байх юм бол ууцалж чаддаг. Энэ байдлаараа нэг өөрийнхөө юм тэр хүнд өөрийн гэсэн орон зайгаа тогтоогоод шүү дээ. Тийм. Ер нь тэгэл аль нь хайр дурлал гэдэг чинь ганцхан хүний хийх юм шүү дээ. Хоёулаа хамт бүтээж байгаа хайр дурлал дотор чинь гуниг зовлон, жаргал, хүндлэл зөндөө юм байгаа шүү дээ. Энэ бүгдийг хар бараан дурсамж, сайн сайхан гайхалтай уюуд энэ бүгдийг тэр хоёр хүн хамтдаа бүтээж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгээд хамтдаа ард нь гардаг хэрэгтэй. Бүгдээрээ би хайрлаарай. Хайрлаарай. За үүлэн дунд подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Бид хоёрын хийсэн ярилцлагаас дүүнер маань, үеийн залуучууд маань нэг ч гэсэн юмыг бултгай дотроо тунгаагаад за ийм зүйл байх ёстой, байх ёсгүй гэдэг зүйл дээр дуугарах ёстой байна, ярилцах хэрэгтэй байна, анхаарах ёстой шаардлагатай зүйл болсон шүү гэдэг талаас нь анхаарч байгаа гэж найдаж байна. Ямар их анхаарч байна гэж хэлж байна. За тэгээд өнөөдөр ирсэнд баярлалаа. За. Хэлсэн таатай байлаа. Энэ бас ийм гоё өнгөлөг, гоё гэгээлэг энэ орчин тойрон тэгээд бас тэгээд бит хоёрын ярьж байгаа зүйлс одоо энэ үзэж байгаа үзэгчд маань ч гэсэндээ бит хоёрын ярианаас авах юм байвал авж байгаа тэр нь гэгээлэг байна Ийм гайхалтай ийм гоё подкастэнд өрсөн бас дүүдээ баярлаа. Баярлаа. Зүгээртэй. За баярлаа. Дүүдээ ч бит хоёр нэг хол насны зүрх шүү. За баярлаа. Урлагийн. За. Намайг дээрлэгдэх гэлжтэй сая. Урлагийн гэдэг шүү.
Урлагийн. За. За баярлаа. Баяртай гэх. Чанч юм. Баяртай гэх контент шүү дээ. YouTube контент. За болцсон уу? Баяртай гээл та. За. За. Баяртай.